Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ PowerPoint-ийн бэлэн загваруудыг хэрхэн олж ашиглах, сурагчдад болон хүүхдүүдэд үзүүршүүлэлттэй, өнгөтэй, дизайнтай тийм зүйлүүдийг хаанаас яаж олж болдог талаар авч үзье. Зааж өгье. За нэгдүгээр PowerPoint програм маань өөр дээрээ бэлэн темплейтүүд буюу тэндээсээ холбогдсон татах линк бас байдаг. За тэрний хаана байдаг вэ гэхээр Files-нээс нэг командн дээр дарангуут чи бэлэн темплейтүүд гарч ирдэг. За энэ дээр нь болохоор business education charts гэдэг гэх мэтчлэн байгаа. За боловсролт ашиглая гэж бол education-д дарчна. За education-д дараад хийгэнгүүт энэ чи боловсролоос гадна өөр юунд ч ашиглаж болохоор темплейтүүдийн загварууд байдаг. За энд education, personal, business, event гэдэг гэх мэтчлэн байгаа. За education дотроос олж болно. Back to school, graduate гэдэг эднэр дотроос бас мөн children гэдгээс энэ хэсгээс хүүхдүүдтэй холбоотой бэлэн темплейтүүдийг авч ашиглах боломжтой байдаг. За тэгвэл хэдүүлээ education цэцлэр оръё. За education дээр дарсан чинь за энд хүүхд elementary school presentation гэдэг хүүхдүүдэд зориулсан presentation-ыг харагдаж байна. За тэгвэл энийг сонгоод үзье. За ингээд харангууд энэ файлыг татаж авах боломжтой. Мөн татсан бол grade гэж шууд дарчих боломжтой байдаг. За би өмнө татсан байсан болохоор ингээд шууд гараад ирж байна. За тэгвэл энийг оронд нь тайлбар текстүүдийн солиод, зургнуудын хүүхдүүдийн зургнуудыг солих боломжтой их энгийн хөрхөн темплейт байна. За ингээд ашиглах боломжтой темплейт байна. За тэгвэл нэгдүгээрт ингэж авч болж үзэж болдсон болвол за хоёрдугаарт бас өөр яаж темплейтүүдийг олж болох талаар авч үзье. Интернетэд бэлэн темплейтүүдийг яаж авдаг талаар одоо та бүхэн зааж өгье. Тэгэхээр за одоо болохоор интернетээс PowerPoint-ийн бэлэн загварыг яаж татах талаар авч үзье. За энэ дээр болохоор би линкийн доор бичлэгийн доор нь бас нэмэлтээр тавиад өгчий. Эсвэл та энэ дэлгэц гарч байгаа хэсгийг хараад линкийг авчиж болно. За тэгээд энэ линкийг аваад ингээд тавингууд энэ сайт байгаа. Энэ сайт болохоор PowerPoint-ийн ойр зүрийн болон энгийн темплейтүүд бас байдаг. За тэгвэл эндээс бэлэн темплейтүүдийг авахын тулд энэ ч бас төрөл төрлөөрөө бас ялгаж болно. За боловсрал дээр дарчиж болно тий. Боловсрал дээр дараад эндээс дуртайгаа сонгож болно. Эсвэл highlight хийгээд ч юм уу тий. Ер нь ямар ч төрлийн бас ер нь темплейтүүд ер нь байдаг. За одоо эндээс хэдүүлээ юу education зориулсан нэг темплейтийг татаад үзье. За одоо энэ жишээ нь энийг татаж авч үзье. За авч болно. За тэгээд ийш хойшоо ингээ гүйлгээд өөрийнхөө дуртай юмнуудыг ингээ таалагдсан юугаа хүртэл ингээ хойш нь гүйлгээд харчиж болно шүү. За тэгвэл одоо эндээс би энэ темплейтийг татаад авчаа. Энийг. За тэгвэл download гэсэн хэсэг дээр дарчингууд энэ темплейт дотор байгаа зүйлүүд нь энгийн байдлаар харагдана. За ингээд за энэ тэгвэл таалагдж байна гэх юм бол энчээ байгаа улбар шар ландунгийн download гэсэн хэсэг дээр дараад татаж авч байна. За татаад энд гарч ирсэн ч гэсэн заавал энэ дээр мэйл хаягаа бичих шаардлагагүй. Дэлгэцийн зүүн болонд болон за та интернет төлөвлөгч ямар байхаас шалтгаалаад бас ийшээш татагдаж болно. Mozilla дээр бол энд харагдана гэх мэтчлэн байгаа. За тэгвэл одоо хэвтүүлээ энийг авч үзье. Энэ нь болохоор арай илүү завгарлаг орчин үеийн талын бас гэж би бодож байгаа. Завгарлаг маягийн темплейтүүдийн дотор байдаг. За тэгвэл энийг энэ PowerPoint темплейт татах сайт маань энэ байна. За ашингээ ороод харах юм бол ингээд темплейтүүд өргөн өмнөөрөө байгаа. За тэгээд эндээс бас мөн ямар салбараас хайх цагаагаа бас эндээс харж өгч болно. За компьютер үү тий, хоолтны холбогдлолтой презентац бэлтгэж байгаа юу, спортын уу тий, аяллах уу, финанс уу, медикал уу гэдэг ингээд байгаа. За тэгвэл би мөн адил боловсролыг сонгоч. За боловсролыг сонгоод мөн дахиад хойш нь гүйлгээд ингээд зөндөө олон темплейтүүд энд байдаг тий. За их мэдчлэн хойш нь гүйлгэж харж болно. За тэгээд за би тэгвэл энэ темплейтийг татаад үзье. Дээр нь даглаа. За доош нь гүйлгэнгүүд харангуут юу харагдах вэ гэхээр энэ темплейтийн дотор графикууд харагддаг. Энэ графикууд нь илүү ойлгомжтой. Сүүлийн үед инфографик гэдэг зүйл хүнд илүү ойлгомжтой гэж яриад хүн болгон инфографик сонгож сонирхож эхэлцээ. Тэгвэл энэ бэлэн загваруудыг ашиглаад илүү сонирхолтой PPT буюу presentation тий үзүүлэн таниулах
материал бэлдэх боломжтой маа гэдэг зүйлийг харж болно. За тэгээд доош нь гүйлгэж байгаад энэ ч нэг жижигхэн сар дөрвөлжин доторх click here download this PPT template гэж гарч ирнэ. За энэ дээр очиод download гэж харчингууд ингээд татагдчихлаа гэсэн. За тэгвэл энийг үнэхээр татчихгүй юу гэдгийг ингээд хараад үзье. За тэгвэл энэ презентац ингээд бэлэн болцсон байна. За та эднийх нь оронд өөртөө хэрэгтэй зүйлүүдээ авч ашиглаад орлуулж болно гэсэн. Энэ ойролцоогоор 48 слайд буюу янз бүрийн графикаас бүтцэн байна гэдэг нь танд илүү их боломжуудыг олгож өгч байна гэж. За тэгээд эднэрээс бас та нэг ингээд задгаа файлуудыг авч ашиглаарай гэдэг бас нэг дунд нь бэлэн загварууд бас байж байгаа байгаа шүү. За ингээд презентац бэлтгэж байгаа та бүхэнд амжилт хүсье. Бичлэг танд таалагдсан бол миний YouTube хуудсанд subscribe давж олон нийтэд бас түгээгээрэй гэж хүсэж байна. За анхаарал явсан явдал танд баярлалаа.